Оросын албаны улсын Туваа улсын онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга хурандаа Содном Владимир Александрович, Монгол улсын онцгой байдлын ерөнхий газрын гамшигын шуурхай удирдлагын газрын дарга хурандаа манах гэрэл нарын тэргүүтээ хоёр улсын төлөөлөгчид баруун мөсийн төв, Ховд аймгийн онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцсан цаашдын хамтын ажиллагааны талаар сан солилцжээ. Манай улс 1995 онд Оросын албаны улсын засгийн газартай үйлдвэрлэлийн осол байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах чиглэлээр хамтран ажиллах хилцээр байгуулсан байдаг. Тус хилцээрийг аймаг хөлийн бүс нутгуудад хэрэгжүүлж, гамшигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн. Тухайлбал Оросын албаны улсын онцгой байдлын яамны дэргэдэх бүгд найрамдах Туваа улс дахь онцгой байдлын ерөнхий газар баруун бүсийн аймагуд хооронд жил бүр хамтран ажиллах ажлын төлөвлөгөө хэлэлцэн батлаж хамтран ажилладаг байна. Энэ жил баруун бүсийн аймагуудтай гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох, гамшиг ослын үед шуурхай хамтран ажиллаж, баруун бүсийн онцгой байдлын газрын алба хаагчдыг сургалтанд хамруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Гол нь бидний хоёр улсын бүс нутгийн хэмжээнд гамшиг аюулт үзэгдэл ослын тухай мэдээллийг шуурхай солилцсон. Хамгийн ихэнд Монгол улсын нутгийг төсөх ямар гамшиг болж байна. За Оросын албаны улс тэр дундаа бүгд найрамдах Туваа улсын нутгийг төсөх ямар болж байна. Энэ талаар одоо мэдээлэл бид нэр хоорондоо шуурхай солилцох хэрэгтэй. Тэгээд Монгол улсын нутаг дэвсгэрт Оросын албаны улсын иргэд Оросын албаны улсын нутаг дэвсгэрт зорж байгаа Монгол улсын иргэдэд ямар нэгэн осол иргэд осолд орлоо, гамшиг төртлөө энэ талаарх мэдээллийг шуурхай солилцох хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэр осол өртсөн иргэдэд хамгийн түрүүн ямар нэгэн одоо улсын харьяал харгалзахгүйгээр тусламж үйлчлэгээ үзүүлэх ёстой гэдэг дээр тохирлоо. За дараагийн асуудал бол Монгол улсын онцгой байдлын байгууллага. За тэр дундаа энэ баруун бүсийн онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг Оросын албаны улсын бүгд найрамдах Туваа улсад мэргэжилд дэвшлүүлэх, сургах гэсэн энэ асуудлыг ярьлаа. Тэгээ манай Оросын тал бол өөрийнхөө сургалтын баазад Монгол улсын онцгой байдлын байгууллагын аврагч нарыг, галс хөнөөгч нарыг, жолооч нарыг одоо өөрийнхөө сургалтын төвд сурах ийм одоо яриа хэлцээр боллоо. Үр дүн нь бол одоо ингэж ойлгож байна. Хамтын ажиллагааны хүрээнд хил орчмын нутаг дэвсгэрт үүсч болцсошгүй байгалийн болон техникийн холбогдлолтой гамшиг ослын тухай мэдээллийг шуурхай солилцох нь болцсошгүй гамшигын хохирол багтаа даван туулна гэж үзэж байна. Түүнчлэн Оросын албаны улсын онцгой байдлын яамны бүгд найрамдах Туваа улс дахь ерөнхий газар болон Монгол улсын онцгой байдлын ерөнхий газар хооронд хүн малын болон урмалын гоц халдварт өвчин гарсан. Хариу цэрийн дэглэм тогтоосон үед мэдээллийг шуурхай солилцох ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Мөн онцгой байдал үүссэн үед талуудын хооронд шууд холбоо тогтоож, гамшиг ослын голомтыг хязгаарлах буюу таслан зогсоох арга хэмжээг авах, хамтарсан хорио цэрийн дэглэм тогтоох, аврах буюу сэргээн босгох үйл ажиллагаа хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.